Улаанбаатар Art Week 2024. Сайн байцгаана уу? Улаанбаатар Art Week 2024 он маань тун удахгүй эхлэх гэж байна. Тэгээ энэ хүрээнд маш олон урлагийн төвүүд, галерейд, уран бүтээлчид мөн үзэгчдийг нэгтгэсэн энэ чуулбар арга хэмжээ маань одоо эхлэх гэж байна. Тийм учраас уран бүтээлч кураторуудтайгаа уулзцгаая. Мэргэжлийн байгууллагууд, ялангуяа мэргэжлийн урлаг судлаач, кураторууд, уран бүтээлчид нийлээд Монгол даяараа 21 аймгийн орчуудын эвлийн салбар уран бүтээлчид бас хамтраад ингээд их өргөн хүрээнд Улаанбаатар хотроо төвлөө 7 хоногийн турш бид нарыг урлагаар амсгалахны энэ үйл ажиллагаа бол залуучуудын маш их хүссэн үйлээдэг урлагийн боловсролд ирээдүйн бидний үзэгчтэй бэлтгэхэд маш их чухал үйл ажиллагаа болж байгаа. Тэгээ энэ хүрээнд цаашдаа Art Week-ийг бас аль чатанд хэрхэн хөгжүүлэхээр зорж байгаа вэ? Art Week гэдэг бол үндсэндээ дүрслэн урлагийн чиглэл өнөөдрийн байж байгаа чиг хандлагыг тухайн хот нь өөрийнхөө уран бүтээлчдээр дамжуулж харуулж яана л гэсэн ийм үйлчлэл арга хэмжээ юм байна. Дэлхийд алдартай бүгд Art Week-уд байна л та. Miami Art Week, Токио, тэгээ Москва, тэгэл Берлин Art Week гэдэг маш олон нэлийн урт хугацааны түүхтэй бас үйл ажиллагаа 7 хоног л тэр хотын бүх дүрслэн урлагаар амьсгалуулж эдисн болж дүрслэн урлагийг нэлийн өндөр түвшинд хаас айгуул нэвчүүлж чадах 7 хоног л гэж үзэж болно. Улаанбаатар хот бас яг түүний ардаас ингээд замнаад уран бүтээлчд маань тухайн жилийн Art Week-ийг хүсэн хүлээдэг болж ингэж хувирж байгаа нь маш их баяртай байгаа. Art Week-ийг яг мэргэжлийн хүрээнд зохион байгуулснараа урлагийн бодлого чиглэлийг сайжруулах, бас алсын хараагаа нэмэгдүүлэх мөн олон улсын түвшинд Art Week-ийг олон улсын стандартаар гаргаж ирэх бас ийм боломж бүрдэж байгаа юм байна. Тийм тэглгүй яг мэдээж Монгол орн бол Монгол хүмүүсийн хувьд хаашаа л хаашаа яваад орчин үеийн бүтээл үзэсгэлэн биенал тэрнал бүхэл дэлхий дээр болж байгаа зүйлийг үзэхэд нээлттэй байгаа. Хамгийн гол нь өнөөдөр бидний юм боломж байгаа шүү гэж тавьж байгаа нь бол маш их зөв бодлого л доо. Энэ бол яамны зүгээс бол дүрслэг урлагт оруулж ирж байгаа маш том бодлогын хэмжээнд асуудал гэж бодож байгаа. Хоёрдугаар Монголын орчуудын эвлийн хувьд болохоор зэрэг мэргэжлийн урлагийн байгууллага энийг ийм төвшөнд хийх ёстой гэдэг үзэл баримтлал бүтээлчд болоод кураторууд урлаг судлаач нарын дотор тогтоож байгааг асуудал гэж миний хувьд бодоод байгаа. Монголын орчуудын эвлэл энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа ч гэсэн Монголд уран бүтээлээ төрөвдөг бүхэл хүмүүсийг янз бүрийн үзэл сурталаар хамааралгүйгээр үзэсгэлэнт зохион байгуулалтаар оролцож байгаа нь бол маш давуу талтай. Нээлттэй сонгон шалгаруулалтаар уран бүтээлч болон кураторуудыг сонгож байгаа нь бүх хүмүүс боломжийг ижил олгоод урлагийг яг зэрэг хөгжүүлж авч явах ийм боломжийг олгож байгаа гэж харж байгаа. Тэглгүй маш олон залуучууд өнөөдрийн хүртэл энэ үйл ажиллагаанд оролцлоо куратораар, уран бүтээлчээр, зохион байгуулалтаар ч юм уу ингээд оролцлоо. Залуучуудын хэвлэл маш олон үзэсгэлэнгүүдийг зохион байгуулдаг. Энэ жилийн үед гадны 12 төрлийн үзэсгэлэн Монголд болоод гадны улсад гэсэн төлөвлөлттэй байгаа. Тэгэхэд энийг бол Art Week-ийг ирж тэр яг цаг хугацааг дамжуулж ирж үзэх гэсэн гадны уран бүтээлч нар маш их байна. Тэгэхээр зэрэг манай Art Week тодорхой хэмжээнд гадаадд байж байгаа уран бүтээлч нарт хүртэл хүрсэн гэдэг бол хийсэн ажлын үр дүн гэж би бодоод байгаа. Магадгүй өнөөдөр энэ ажиллаж байгаа кураторууд бол маргаашийн том биеналд өргөдөх кураторууд эх жилийн том биенал тернал фестивалуудад өргөдөх уран бүтээлч нар энэ Art Week гэдэг энэ арга хэмжээ энэ үзэсгэлэнд бол бүтээлээрээ сонгогдсон оролцож байна. Эсвэл кураторууд өөрсдийн чадамжаар энд бас шалгарч оролцож байна. Art Week-ийн ач холбогдол алсын хараа бол ерөөсөө дэлхийн дүрслэх урлагийн чиг хандлага нь өөрийн гэсэн өв соёлынхоо нөөцдөр суйрлаад орчин цагийн техник, технологи, орчин цагийн хүмүүний сэтгэлгээний орон зайд яаж нийцэж чадж гин гэдэг ондоошил, даяаршил хоёрыг нийлүүлж чаддаг ийм бүтээлүүд тойрогтол гол агуулга нь орж байгаа гэж бодож байна. Дүрслэх урлагийн
салбар өөрөө уран бүтээлчээс маш их хязгааргүй эрх чөлөөг шаарддаг. Тэдгээрийн бүтээлүүд бол маш хүчтэй хүний оюун ухаан, зүрх сэтгэлд шууд нөлөөлж чаддгаараа урлагийн бүх урлагууд дотроос хамгийн хүчтэй гэж одоо цойлж гарч ирдэг. За 24 оны Art Week-ийг бол жилийн өмнөөс төдөөсөн. Миний хувьд болохоор сэтгэл догдолтойгоор хүлээж байна. Одоо найз уран бүтээлчд маань юу хийх бол өөр ямар шинэ ажлууд гарч ирэх бол Жил болгон куратор болон уран бүтээлчд нь өөр өдөг учраас Art Week маань цогцоороо одоо яаж харагдах бол ямар куратор яаж дэгэлсэн бол тэ. Гэтэ орон зайн хувьд солигдсон болохоор одоо бас яаж үзүүлэх боломжийг хэрхэн ашигласан бол гээд ямар уран бүтээлчд оролцсон бол хэрхэн одоо агуулга өөрчлөгдсөн бол гэдэг ч юм уу. маш олон талын хүлээлттэй байна. Энэ жилийн яг өөр онцлог нь юу яг нөгөө пассаж дээр болж байгаа. Тэр нь аягүй сонирхол татаад байна. Хүмүүс тэнтээс одоо ойр хавьд нээс хүмүүс хүнсний дэлгүүрийг хардаг байсан бол одоо эсэргээрээ буцаад одоо яг дүрс гурлагийн те орон зай музей осонд одоо аягүй сонирхол татах байхаа. Урлаг өөрөө бидэнтэй ярьдаг, биднийг хөдлөгдөг, сордог, өрмөц хүч чадалтай. Энэ нь биднийг ертөнцийг шинэ үдээр харах, танил болсон зүйлийг үл таних өнцгөөс эргцүүлэн тунгаах, илэрхийлэх, олон янзын гоо сайхныг хүлээн авахд үрээлдэг билээ. Яг одоо буюу бидний оршин буй энэ цаг хугацаанд урлаг ямар хэмжээнд хэрхэн хөгжиж өөрчлөгдөж байгааг бол яг бодитоор харуулах ийм урлагийн чуулбар маань Art Week байдаг. Тэгээд дэлхийд дахина олон хотуудад өөр өөрийн өнгө аястай маш олон төрлөөр Art Week-ууд бол зохион байгуулагдаж байгаа. Улаанбаатар хотын хувьд 2021 оноос эхлэн илүү ийм урлагийн үн цэнийг ойлгох, олон нийтийн урлагийн боловсрол чиглэсэн ийм үйл ажиллагааг бол явуулсаар шинэ давалгааг бол үүсгээд байна. Тэгээд энэ жилийн Art Week-ийн онцлогийн талаар бол кураторудаас асуумаар байна. 2024 оны Art Week-ийг хэрхэн төсөөлж харж байна? Тэр талаар хаваалцаач. 24 оны Art Week гэдэг бол ерөөсөө бүтээлч нар байдаг. 23 оноос хойших те яг шинэ бүтээл хаан төрж ийн, хин юу хийж ийн гэдэг бас их гоё жил юм шиг санагдаад байна. Жил болгон те. Тэгээд Art Week-ийн өмнө жилийн онцлог болохоор яг юм локейшнуд бол өөрчлөгдөж байгаа. Их олон орон зайд тоглож байгаа гэсэн утгатай. Тэгээ хүн одоо ингээд хотоороо аялж ич тэ үзэсгэлэнг үзэж бүтээлийг сонирхох тэр юм одоо локейшн те одоо явах тэр маршрут тэр нэг сонирхолтой санагдсан. Тэр нь сүүлийн үед орчин үеийн нэг юм хандлага үзэсгэлэн өөрөө нэг юм кураторын үзэсгэлэн гэдэг ойлголт гараад ирсэн. Ухаан куратор өөрөө одоо өөрийнхөө таашаал төлөвлөсөн концепцийн дагуу артистуудаа бүтээлүүдээ сонгож байгаа учраас тэрүүгээрээ ингээд жил жилийнх ялгаатай болж байгаа. Тэгэхээр энэ жилийнх бол тийм бас куратор өөрчлөгдсөн, бас орон зай үзэсгэлэнгийн орон зай өөрчлөгдсөн болохоор тийм онцлог ялгаатай болно л доо өөргөл. За энэ жил бол циркийн баруун талын пассаж төв дээр олон нийтэд зориулсан орчин үеийн урлагийн бүтээлүүдээр шинэ дэглэлттэй юм үзэсгэлэн гарч байгаа тий. Тэгэхээр энэ үзэсгэлэнгийн хүрээнд гэр бүлэрээ, найз нөхдөөрөө ирснээрээ ялангуяа энэ хүүхдийн оройн дээр зохион байгуулагдж байгаараа бид нар бас урлагт хайртай энэ ирээдүйн үзэгчдийг бэлтгэхэд маш их том хувь нэмэр оруулж байгаа болов гэж бас харж байна. Нэг талаасаа урлагийн тогтвортой хөгжил, уран бүтээлчдийн ур чадвар суурилсан бас инновацийн шинжилэл рүү бас ирээдүйн урлагийн одоо бодлогыг чиглүүлэх ийм бас хандлага руу явж гин гэж олж харж байна. Тэгээ эндээс бид нар Art Week-ийн хүрээнд уран бүтээлчдийн урлагаар аялах болон Art Fair-ыг бас давхар зохион байгуулах юм ажлууд байгаа тий. Үзэгчдийн хувьд бол уран бүтээлчтэй уулзах тэр болгон бас боломж олддоггүй. Уран бүтээлчнэр ингээд төвлөрсөн ийм урлангууд бас энэ Улаанбаатарт ганцлах юм. Мэргэжлийн хүмүүс мэргэжлийн газараа байхгүй бол болохгүй байхгүй. Энийг л яриад байгаа. Яг судлаач нь яг судлаад одоо яг энэ бүтээл яг бүтээл мөн үү биш үү гэдэг чинь бид нар ч хүртэл эргэлзээтэй асуудал байхгүй. Олон нийтэд танилцуулах гэхэд тэр нь яг бүтээлийг цаашаа яаж улбаатай байх вэ бичвэртэй ID санаа манаа гэх тэр чинь аюун гоё мэргэжлийн баймар санагддаг. Кураторуудын сонголтын урлаг судлаач ингээд бүгд ингэж байж ич энийг нэг юм цикл ингээ харах хэрэгтэй болчихж байгаа. Тэргүүрээ ингээд дараагийн улбаан те одоо бүтээл яаж цаашаа явах юм те үзэгч яаж ойлгох юм нийгэм яаж тэрийг харах юм гэдэг өнцгүүд хүртэл бий болдог. Тэгэхээр энэ Art Week гэдэг зүйл чинь маш том юм соёл хөөх. Орчин үе гэж яриад байгаа боловч бидний яг өнөөгийн төвшингийн ухамсарын соёл гэж яриад байгаа. Хэрэглээ. Тэгээ бас нэг гоё онцлог нь бол
маш олон үзэгчид зорин ирснээрээ тухайн бүтээл өөрөө одоо уран бүтээлч нэг санаа гаргаад нэг концепцээр тэр бүтээлийг бүтээсэн байхад олон одоо өөр насны өөр үзэл бодолтой юм хүмүүс тэр бүтээлтэй харилцаараа дахиад бас тэр бүтээлийг өөр хэлбэрээр бас амилж идэг тий. Тэгэхээр энэ нэг талаас яг энэ олон салбарын гол зангилаа болж байгаа нэг юм гол төвлөрөх цэг болоод цаашдаа бас бид нар ингээд хамтдаа хөгжих юм урлагийн байгууллагуудын сүлжээ хамтын ажиллагаа энэ уялдааг их сайжруулж байгаа нэг юм том арга хэмжээ болж үнэхээр чадж гин гэж харж байна. Энэ удаагийн Art Week дээр бол бас юм өөр тусгай газруудад бид нэр мапчлаад өөр өнгө аяцтай үзэсгэлэнгүүд болон арга хэмжээнүүд зохион байгуулж байгаа. Тэгэхээр бас ямар арга хэмжээг хариуцан ажиллаж байгаа вэ? За миний хувьд бол энэ жил зохион байгуулагчдын зүгээс намайг нөгөө пассаж төв дээр шинэ орон зайд болох үзэсгэлэнг хариуцж ажиллаач гэж санал тавьсан. Надад бол тэр орон зай айгүй сонирхолтой санагдсан. Тэр орон зай өөрөө. Тэр өмнө нь бол яг манай урчин дэвлэлийн орооны өөр нөгөө одоо монументал чимэглэлийн ч юм уу урлагийн зориулалтаар ашиглаж исэн орон зай социализмын үед ашиглаж байгаа. Тэр 90 оны арчлуулсан хувьсгал эхэлсэн үед нөгөө орон зай маань хуучин зориулалтаар ашиглах болцоогүй болоод тэгээд одоо нөгөө пассаж төв мөвгээд зах мах болж ингэж явсаар хагаад одоо эргээд нөгөөтгөө суллж аваад тэгээд тэндээ эргээд үзэсгэлэн гарах боломж одоо биднэрт олдож байгаа байхгүй. Ер нь Монголд бол байхгүй одоо тийм яг гоё тийм зориулалтын үзэсгэлэнгийн одоо тийм том орон зай байхгүй. Тэр цоошин орон зай дотор яг өөрийнхөө одоо харах хийсэн бүтээлүүдийг нийлүүлээд нэг үзэсгэлэн болгож үзхийсэн гэж бодож явдаг бүтээлчтэй нийлүүлээд тэгээд нэг үзэсгэлэн болгоод харна гэдэг бол бас миний хувьд бол бас тэр нь айгүй сонирхолтой. Миний бас амбиц байгаа байхгүй. Энэ А цэг Б цэг гэл одоо ингээд тэнцээ үзэж байгаа үзэгч маань ийшээ нүүж үзэхтэй. Тэр орон зай дээр одоо ажиллаж байгаа. Тэр нь юу гэхээр маш их одоо нөгөө юм түүхтэй улбаатай орон зайд одоо яг бидний сэтгэлгээ орж ирж байгаа, залуучдын сэтгэлгээ орж ирж байгаа. Тэрийг яаж оруулж ирж яаж дэглэх үү, яаж үзүүлэх үү гэдэг бас тэн дээр бас нэлээд ажиллаж байгаа. Тэгэхээр яг Монголын хувьд ялангуяа Улаанбаатар хотын хувьд нэг шинэ нүүдэл, шинэ давлгаа, шинэ хөдөлгөөн үүсгэж байгаа учраас маш олон үзэгчид өнгөрсөн жил бол 20,000 гаруй үзэгчид бол ирж үтсэн гэж байгаа. Тэгэхээр энэ жил бас юм маш их хүлээлттэй байгаа үйл ажиллагаагаа өргөжүүлээ. Чингис хаан музей, тэгээ бас шинэ пассаж төв, шинэ одоо орчин үеийн урлагийн цөм гэж хэлэх юм уу те. Бас түүнээс гадна урчуудын эвлэлийн өөрийнх нь одоо галерейд байна. Ингээд мөн урлангууд, арт фэрийн төвлөрсөн хэсэгч гэх мэтчлэн байна. Хүмүүст бол үзэж баашгүй юм үйл ажиллагаанууд бол дүүрэн болох нэ. 5 сарын 4-өөс 11-ний хүртэл бол одоо яг урлагийн 7 хоногор бол бид нэр бүхэлдээ амьсгалах нь байна гэж харж байна. Манай залуучууд өөрөө орчин үеийн бүтээлүүд үзэх маш хэрэгцээ байгаа юм байна гэж надад санагдчихсэн. Ер нь их тийм юмар айгүй их цангадаг юм байна. Манай хот өөрөө одоо тий дандаа юм утаатай биш, дандаа хүүтэн биш, тий дандаа юм саарл биш. Тэгээд яг нэг юм хавар болоод өрн дулаан болж эхэлж байгаатай зэрэгцээд Art Week болоод тэрэн дээр ингээд маш олон залуучууд тэр үзэсгэлэн бүр зорж ирж үзэж байгаа. Тэгээд тэнд их ач холбогдол өгж байгаа. Тэр анхааралтай үзэж байгаа. Найзуудыгаа дагуулж ирж үзэж байгаа. Дахин үзэж байгаа энэ төр бол одоо биднэрт манай саарл хотод нэг тийм урлагийн чөлөөтэй өөр орон зай, тийм өөр атмосфер авих дутдгийм байна гэдгийг би анзаарч ирсэн. Миний санджаагаар бас яг Art Week шиг ийм өргөн цар хүрээнд урлагийн ийм цул арга хэмжээ бол цогтож байгаагүй юм шиг санагдаад байгаа. Тэгээ энэ нь олон үзэгчдийг хамарсан, энэ их одоо давлгаа үүсгэсэн. Тэгэхээр яг энэ хүрээнд яг өөрөө үзэгч өөрөө очно гэдэг нь тэр орон зайд ороод уран бүтээлтэй харилцаад эрчим энерги солилцоод ингээд тэр нэг талаасаа нөгөө уран бүтээлийнхээ аимшуулах, уран бүтээлийнхээ тэр олон жил илүү хүртээмжийг нэмэгдүүлэх энэ чиглэлээр бас хувь нэмрээ оруулж ирдэг. Нөгөө талаасаа үзэгч өөрөө тэнд очсноороо бас шинэ мэдээлэл, шинэ мэдрэмж бас урлагийн боловсролыг давхар авч идэг юм болоо гэж бас санагддаг. Тийм манайд ч одоо бас залуучуудын бас зарим нь бол зүгээр ингээд гадаад хотуудад сурдаг, барьдаг те ингээд дандаа энд байдгүй энэ төр залуучууд их байгаа хөх. Тэгээд тэд нэр тэр залуучууд чинь үзэж харсан зүйл хэрэглэн бас байгаа тийм. Тэгэхээр
тэгэхээр ингээд тэр залуучуудын ихэнх нь бас ингээд Монголд ийм артистууд байдгийн байна. Энийг нь ингээд нөгөө яам тамган ач холбогдол өгөөд бүр ингээд паблик болгоод олон нийтэд бүр ингээд хэд хэдэн арга хэмжээ болгоод нээлттэй үзүүлдэг юм байна гэдэг тийм өөр юу төсөөлөл авч байгаа байх л та. Одоо яг энэ цагт ор яг илүү кураторуудын ажлыг бас илүү хүмүүс ойлгодог болж байна тийм. Куратор бол яг мэдээж одоо орчин үеийн хандлага л да. Ер нь сайн бүтээлч байх, сайн бүтээл байх хоёр бол нэг асуудал. Гэтэл тэрийг үзэгчдийн хүртэл болгох, өгөөл багцлж юм нэг концепцтэй болгох, бүтээлчийн хараагүй талаас нь болгож одоо өөр одоо гэрэл тавьдаг ч юм уу, яадаг ч юм тий, өөр орон зайд байрлуулдаг ч юм уу. Гэх мэтлэнгээр ингээд юм сонирхолтойгоор илүү хүчтэй болгож харагдуулах ажил бол ер нь кураторын ажил юм шиг байна. Нөгөө куратор өөрөө үзэсгэлэнд орох ажлуудыг ингээд сонгох барих эрх нь ингээд кураторт байгаад байгаа болохоор яг сонгогдоогүй зарим нэг хүмүүс ингээд жоохон нэг юм үл ойлгох тийм мэрсэр байдгийн. Гэхдээ яг хөө тэр бол тэр үзэсгэлэн тухайн үзэсгэлэн бүтээл сонгогдоогүй ороогүй бол тэр зөв муудаа гэсэн үг бас биш байна. Зүгээр л тэр бүтээл кураторын концепцтой таараагүй байж болно. Тухайн орон зайдаа тохирохгүй байж болно. Эсвэл бол тэр хамт орж байгаа тэр бүтээлчтэйгээ одоо бүтээлийнх нь атмосфер зохицохгүй байж болно. Тэгэхээр тэр зүгээр сайн муу болохоор нь аваад хасаад байгаа юм биш. Зүгээр яг тэр үзэсгэлэнгийн одоо төсөлд таарж гэнэ үү таарахгүй байна гэдэг л чухал байгаа кураторын хувьд. Тэгэхээр тэр талаас нь кураторууд яг сонголтоо хийдэг. Тэгээ тэрийг ч манайхаа их ойлгох болж байгаа дөө эсвэл. Тэгэхээр 2024 оны Art Week-ийн талаар бас ярилцсан та хоёр кураторт баярлалаа. Тэр болохоор үзэгчид маань өөрсдөө л яг ирж энд үзэж одоо үргэлжлэж байгаа энэ цаг хугацаанд түүхийн нэгэн хэсэг болж бас зорж ирээрэй гэж хүсэж байна. Тэгээд та бүхэнд маш их баярлалаа. Өнөөдрийн бидний урлаг гэж юу юм бэ? Таны хариулт юу вэ? Урлаг яагаад гэвэл изм учраас гэж. Изм шал өөр тавталт маш олон янзын давталтууд өнөөдөр гарч ирж байгаа шүү дээ. Art Week бол бас бид нэр ирээдүйн үзэгчтэй бэлтгэхэд маш чухал юм хувь нэмрийг оруулж байгаа. Тэг яагаад вэ гэвэл үзэгч өөрөө тэнд ирснээрээ тэнд урлагийн бүтээлтэй харилцснараа хамгийн гол нь урлагийн өөрөөр хэллэгүүдийг нэмж ойлгох, цаашлаад бас ирээдүйд энэ урлагийг хөгжүүлэх нэг эд эсэн байхад маш юм чухал үүрэгтэй байгаа. Тэм учраас энд бас хүн болгоны оролцоо чухал. Ялангуяа хүүхдүүдийг энд ирж үзээсэй гэж хүсэж байна. Яг одоо энд олгогдож байгаа танд цэвэр, шинэ мэдрэмж, шинэ ирч хүч, урам зориг гэсэн үг. Тэгэхээр энэ бас амьдралын маш юм гоё өнгөлөг талуудыг нэгтгэж чадсан. Урлагаар дамжуулж хүнд хамгийн гоё нандин мэдрэмжийг үлдээх, магадгүй тухайн хүнд цоо шин зүйлийг бүтээх, ирч хүч, урам зориг өгөхийг бол үгүйсэхгүй. Нөгөө талаасаа бас бид нэр одоо гэр бүлүүд цагийг зугаатай өнгөрүүлмээр байдаг боловч бас тэр болгон хаашаа очих уу дандаа л юм давтагдаад байх юм боломжтой. Харин Art Week-ийн хүрээнд буюу 7 хоногийн турш Улаанбаатар хот урлагаар амьсгалаад хотын булан бүрт бид нэр урлагийг бас ярьжмаар байгаа юм. Тэгээд энэ орлон өөр урлагийн хэллэгүүдийг бид нар бас ойлгох хэрэгтэй байгаа. Энийг ойлгохын тулд заавал зорж чад өөрөө мэдрэх хэрэгтэй, боломжтой бол бичиж үзэх хэрэгтэй, энийхээ тухай хуваалцах хэрэгтэй. Гол нь бид нар яг мэдэрсэн зүйлээ эргүүлээд гаргачих юм болвол тэр мэдрэмжээ гаргана гэдэг маань өөрөө бид нар яг тухайн зүйлийг мэдлэг болгож шингээж авч байгаа нэг хэлбэр байдаг. Тэгэхээр Art Week-тэй бол тавтан морилороо тун удахгүй урлагийн тесрэлтээр уулзцаая. Энэ удаагийн 2024 оны Art Week-т бол Чингис хаан музей зураач уран бүтээлчдэд дэмжиж энэхүү Art Week үйл ажиллагааг бас нэг оролцогч болж ингэж
орж хамтарч ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Энэхүү арга хэмжээнд зориулаад орчуудын эвлийн 1995-аас 96 оны үед бүтээгдсэн бүтэмж ухаан скизээр одоо нэлээд олон үйлчин бүсгүйчүүдийн оролцоотойгоор хийгдсэн Чингис хааны одоо тухай одоо Монголын хамгийн том гэж хэлж болох зээгт намлыг байрлуулах гэж байгаа. Уг зээгт намл өмнө нь 3-4 удаа байрлуулж байсан, дэлгэгдэж байсан гэсэн ийм мэдээ байдаг. Гэхдээ энэ удаагийн дэлгэн үзүүлж байгаа энэ хэлбэр нь өөрөө яг бүтэн хувилбараараа дэлгэгдэж байгаагаараа одоо өмнө үзүүлж исэн нас онцлог. Уг бүтээл нь 12 метрийг харьцах нь 5 метрийн хэмжээтэй ийм бүтээл байгаа. 2024 оны Art Week-т уран бүтээлчээр оролцохоор сонгогдсон байгаа тий. Жанцан орлын хувьд бол бас олон улсын үзэсгэлэнд бас хамжилттай оролцдог. Тэгэхээр яг өөр одоо энэ тэнд таныг явж явах үед өөр хотуудын Art Week-тэй бас давхцаж очиж зочилж исэн үү? Тэрэндээс мэдэрсэн туршлагаа Улаанбаатар Art Week-тэй харьцуулаад бид нар бас аль төвшөнд явж гин ерөөхдөө бас хэрэг хөгжиж байгааг дүгнэх боломж байна уу? Хонконгийн Art Basel-д сая 2-7 хоногийн өмнө явчаад тэнцээ соло презентацийн хийгээд үзэсгэлэнгээ гаргаад ирсэн. Тэгээ бас харж яхад ялгаагүй л 1-7 хоногийн одоо Art Week шиг хэд хэдэн бас үйл ажиллагаанууд хотынхоо энэ тэнд болдог. Тэгэхээр тэнцээ бол бас яг хоёр баруун болон одоо Азийн урлагийн орчин үеийн уран бүтээлчнэр чих хандлага бас юу болж байна. Тэрнтэй танилцах тийм боломжийг олгож байгаа тийм сонирхолтой үйл ажиллагаа ийм өрнөсөн. Тэгээ ийм Art Week жишээний ийм бас том цар хүрээнд тэгээ нэг дор ингээ олон үйл ажиллагаа 1-7 хоногт ингээ жилдээ нэг хийнэ гэдэг чинь тухайн галерейн урлагийн ертөнцийн нь хөгжихэд тэгээ уран бүтээлчнэр шинэ бүтээл хийх одоо бас хурцлах хүчин нөлөө болно. Мөн иргэд үзэгчдийг бол бас урлагаар танилж мэдүүлэх, мөн ирээдүйн бас урлагтай холбогдлолтой ажил төрөл хийдэг эсвэл урлагийг тэтгэж дэмждэг бас цуглуулагч нар болох тэр үндсийг бол тавьж байгаа болоо гэж бас харж байна. Бид нар мэдээч хэрэг энэ үйл ажиллагаагаар ирээдүйн урлаг таартай үзэгчдийг бэлтгэх нь гол чухал point болж байна тий. Тэгэхээр хүмүүст яг урлагийг ойлгуулахад уран бүтээлчийн зүгээс таны одоо бас ямар хувь нэмэртэй оролцох яг юу хийх вэ? Би ерөөхдөө барыг нэг л юм хэлдэг зөвлөгөөч юм. Одоо их энгийн хүмүүс бол тий урлагтай өмнө нүр тулж үзээгүй хүмүүс бол өөрсдөөсөө түлхээд идэг. Өөрсдөөс нь ангид зүйл гэж бодоод. Тэгээ би мэдэхгүй юм чинь те өмнөх ингээд сургууль соёлд электэ үзчихсэн ч тийм одоо танилцчихсан боломж нь гарч байгаагүй. Тэгэхээр тэр хүмүүс бол өөрөөсөө ингээд ангид үзээд би нэгэнт тэгээгүй юм чинь би ойлгохгүй. Тийм учраас нэг тэгээсээ ингэсгээд нөгөө нэг хүний үгээр л ерөөсөө тэрийг ойлгох гэдэг. Тэгж бол болохгүй. Хүн болгонд бол тодорхой хэмжээнд харьцах тэр арга зам үе тал нь бол нээлттэй байждаг. Урлаг гэдэг зүйл чинь ерөөсөө хүмүүстэй утгаснаагаар харилцах гэж л оршиж бүтээгдэж байгаа зүйлс байгаа. Тэгэхээр өмнөх ямар ч одоо боловсрал юу хамаагүй одоо хүн одоо бидний дунд амьдарч байгаа л хүн бол тодорхой хэмжээнд өөрийнх нь зүгээс ойлголцох харилцан яриа одоо тэр заавал уран бүтээлчтэй ингээд асуулт хариулт болохгүй шүү дээ. Тэр тухайн хийчихсэн бүтээлтэй харилцаа үүсэх бүрэн боломж бол үргэлжид байж идэг. Тэр хүнд бол ижил төстэй ч юм уу тодорхой өөрт нь байдаг нэгэн дурсамж эсвэл дуршлагыг нь сануулсан ямар нэгэн холбоос бол гарч ирж идэг. Гол нь тэрэн лүгээ өөртөө нээлттэй л байх хэрэгтэй. Өөрөө бүтээлд харьцахтай нээлттэй, өөрөө лүгээ өнгөхдөө ч гэсэн бас нээлттэй байх хэрэгтэй. Тэгэх юм бол баг багаар ингээд урлах дуртай, урлагийг ингээд таньж мэддэг болоод өөрийгөө сориод явъя гэсэн тэр замдал нь баг нээгдэж өгч идэг.
2021 оноос ихтэй Улаанбаатар Арт Week нь амжилттай зохион байгуулагчаар 4 дахь жилээ угтах гэж байна. Энэ хүрээнд олон нийтийн урлагийн боловсрол болон бүтээлч орон зайг нээж үзэгчдэд яг урлагийг илүү ойртуулсан. Яг одоо энд болж байгаа тэр урлагийн амийг цөмийг нь ойлгоход урлагийн олон хэлүүдийг хүлээж авахд бас маш их төхөм ийм арга хэмжээ болдог. Нөгөө талаасаа уран бүтээлчдэд бас уран бүтээлчдийн ур чадвар зориулсан инновацийг хөгжүүлж байгаараа их чухал юм аа. Энэ хүрээнд бид урлагийг хэрхэн хөгжүүлэх юм бэ? Урлаг яагаад чухал юм бэ? Урлаг амьдрал донд яаж оршиж болох юм бэ гэдгийг гаргаж ирснээрээ бид нар урлагийн цаашдын хөгжлийг чиглүүлэх, бодлогыг тодорхойлох нэг юм үндсэн чиг баримжаа болж чаднаа.